1-5 гэсэн тоогоор үнэлэгддэг улс төрийн авилгын судалгаанаас харахад 2015 онд авилгын төвшин 365 хэсэг үзүүлэлттэй байна. Монголын улс төр хууль хяналтын байгууллагын хүрээнд авилга анхаарал хандуулахар хэмжээнд хүрсэн бөгөөд сүүлийн 8 жил авилгын төвшин дунджаас хамаагүй дээгүүр үзүүлэлттэй байсаар ирснийг албаныхан мэдээлж байгаа юм. Судалгаанаас үзэхэд 2008 онд авилгын хэмжээ хамгийн их байсан. 2011-ээс 2014 оны хувьд бага зэрэг буурах хандлагатай байсан ч 2015 онд авилга дахин нэмэгдэж байгааг харж болохоор байгаа юм. Ийхүү авилга нэмэгдэж байгаа шалтгаан нь албан тушаалын томилгоо, нам сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил усныг онцоллоо. Түүнчлэн улс төрийн авилгын цар хүрээ тэлж авилга өгч авалцах хэлбэр ойширч, хор уршиг үр дагавар нэмэгдсэн байна. Хээлх ахуйлын хэлбэрийн хувьд үнэтэй бэлэг өгөх, гадаад арга хэмжээний зардал төлөх, бэлэн мөнгө өгөх, ажил үйлчилгээний төлбөрийн хөнгөлөл үзүүлэх зэрэг арга хэлбэрүүд сүүлийн үед ихсныг судалгааны дүн харуулж байгаа юм. Харин төрийн институт дэх улс төрийн авилгын цар хүрээг харахад сүүлийн үед ерөнхийлөгчийн засаглалын хүрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор, хил хамгаалах байгууллага, тахрын алба зэрэг газруудад авилгын тархалт нэмэгдсэн байна. Эдийн засгийн хүчин чадал бол их суларсан гэсэн тийм хор уршиг бол хамгийн өндөр үзүүлэлттэй байх жишээтэй. Тэгэхээр шинжээчд бол ингэж дүгнэж штэ. Тийм ээ, шинжээчд гэдэг маань ерөөсөө манайтай огт хамаа байхгүй. Тийм ээ, өөрөөсөө салбарт үйл ажиллагаа явуулдаг юм хүмүүс байдаг. Тэгэхээр ингэж дүгнэж яах гэдэг маань цаашдаа нэгсэндээ улс төрийн авилга улам хурцдах юм бол Монгол улсын эдийн засгийн байдал улам доош орно. Улс төрийн авилгын хороо уршигыг үнэлвэл ядуурл ажилгүйдэл эрс нэмэгдэж Монгол улсын нэр хүнд олон улсын түвшинд унсан гэдгийг тоон үзүүлэлтээр батлан харуулсан юм. Улс төрийн авилгын төлөөгөөр бий болсон тогтолцооны улмаас нийтийн төлөө зарцуулагдах ёстой мөнгөн хөрөнгө нөөц улс төр бизнесийн бүлэглэлийн мэдэлд хоримтлагдж байгаа юм байна. Мөн улс төрийн авилга зөвхөн төрийн албаны үйл ажиллагаа бус уул уурхай барилга дэд бүтцийн салбарт нөлөөлж байгаагаас улс орны эдийн засгийн хүчин чадал суларч өмч хөрөнгийн тэгш бус байдал үүсэж байгаа гэж авилгатай тэмцэх газраас мэдээлж байна.